төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хууль болон одоо төрийн нийтийн өмчийн тухай хууль гэдэг хилцэгдэж байна. За энэний яг нэг сонгодог жишээ бол буцаад энэ төрийн өмчит томоохон компаниуд нэрээ гүйцэтгэх захирал болон удирдлагын сонгон шалгуулалтыг бид нэр шударга явуулж чаддаг билүү. За яг энэ оюу толгойн хилцээр эд явагдаж байгаа энэ цаг мөчид энэ хилцээрийн одоо ачааны хүндийг үүрэгтэй Эрдэнэс оюу толгой компани одоо гүйцэтгэх захирлын сонгон шалгуулалт өчигдөр зарлагдсан байна. За томоохон компаниуд за тэр дундаа яг энэ оюу толгойн хилцээр дээр одоо судалгаа хийх, стратеги боловсруулах бүх ачааг үүрэх ёстой одоо Монголын 34% эзэмшигч Эрдэнэс оюу толгойн гүйцэтгэх захирлын сонгон шалгуулалт нээлттэй зарлагдж байгаа нь бол сайн гэрэг. Харин одоо энэ сонгон шалгуулалт ил тод явж яг энэ хилцээр дээр илүү одоо боловсралтай мэдлэгтэй ур чадвартай ийм хүн томилогдох ёстой. Тэгэхээр энэ сонгон шалгуулалт өөрөө одоо болж өгвөл олон энэ шаардлагыг хангах залуучууд нэгдүгээр төрмөр байгаа. Тэгэхээр энэ дээр сэтгүүлч та бүхнээс бас чин сэтгэлээсээ хүсмээр байгаа. Энэ зарыг аль болох олон залуучууд хүргэж, аль болох шаардлага хангаж байгаа тэр үдхийгэл гадаадаар амьдарж байгаа. Тэгээ гадаадад олон том компаниуд ажиллаж байгаа тэр залуучууд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Урд өмнө ч гэсэн оюу толгойн тузын гишүүн дээр гадаадад одоо Нью-Йоркд банкнд ажиллаж ирсэн одоо баясгалан хүртэл ирээд оюу толгойн тузын гишүүн болоод явж исэн тохиолдол байгаа. Тэгэхээр энийг бол олон одоо шаардлага хангасан залуучууд сонирхолоо гэж бодоод байна л та. Тэгэхээр энэ сонгон шалгуулалтын зар өчигдөр Эрдэнэс Монголын веб пэйж дээр тавьсан 2 хуудас зар байна. За эндээс 2026 оны 5 сарын 18 буюу одоогоос 2-7 хоногийн дараа хугацаанд дуусах юм байна. Тэгэхээр энэ 2-7 хоногийн хугацаанд аль болох олон нийтэд хүрэх хэрэгтэй байна. За энэ сонгон шалгуулалт өөрөө хэрхэн шударга явах вэ гэдгийг олон нийт ялангуяа оюу толгойн хилцээр шударга яваасаа гэж хүсэж байгаа олон нийт бүгдээрээ анхаарлаа хандуулах ёстой.